Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 8-ны мямар гарагийн Яна нэвтрүүлэг ихөө эхэлж байна. За, студид хөтлөгч наадга зүгээр ширээн дээр тавиад зогооч. Бөөгийн чуулганд ороод ирсэн юм шиг санагдаад байдیں۔ За, студид хөтлөгч Мига, Ангараг, Анжга, Гэрлээ, за найрлагчаар мөх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За, нэвтрүүлгийн хамтраалагчаар Цэлэг Feminine Wash Шингэн Саван. За, мөн нэг нь юу вэ? Диди яшин дэвшилтэд 3 тэг төхөөрөмж. За, Диди хамтраа ажиллаж байгаа юм байна, тийм үү? За, Дидиш дүүрээ бодлоо. За, төхөөрөмж шинэлэг хайнараа Дидиш хамтраа ажиллаж байгаа баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв байна. Юу вэ гэвэл коуч болцгоё. Коуч болон заяа. За, одоо ингэж бүгдээ өнөөдөр ямар нэгэн коуч болно. За, одоо байгаа нэрнийхээ ард шууд коуч залгачих юм уу? Тэ яах юм? За, гол нь яг энэ амьдралаараа 7 хоног амьдрах хэрэгтэй аахгүй юу? Тэгэхээр яг юуны коуч болох юм? Яагаад тэ за сайхан яриарай. Одоо коуч гэхээр яалч аргагүй нэмэх 18 надаа орж ирлээ л дээ уучлаарай намайг би гэхдээ яад. Би орд ирний коуч болно яадаг. Тэгэд яах юм? Энийг өөрийгөө яг ямар коуч гэж хэлэх юм? Би одоо юу ан? Seven logch coach гэж байна. Six logch гэдэг нь шүү дээ. Би одоо арай өөр seven logch болно. Тэгээд coach. Seven logch гэдэг нь юу гэж байгаа юм? Дараа нь хэлээ. Стокчийн арай өөр хөлбөр юм шүү. Дараагийн би дэвшилтэд технологитой ажиллаж шүү дээ ерөөсөө. Six logch coach Мига. За. Seven logch. Seven logch. Seven logch coach Мига. За, окей. За, Ангараг коуч. За яг юу? За юуны коуч юм бэ? Карьер хүчлийн төлөвлөгөөний коуч. Юу. Таны карьер хаа яваа? Чи бол чадсан шүү. Би түрээслээ. Тэгвэл намайг өстө тэг дараа нь чи л өөрцсөн гэж боо юм болгоо. Ангараг коуч, Sound Lab. Танд дууны найруулгын анхан шатны зөвлөгөө мэдээллүүдийг таны мэдрэмжийг урлаж зааж өгнө. За. Эш тулмаа байна. Ангаргаа чиний тэгээд энэ гоё камер тавьчаад бай одоо гарч байгаа нь энэ үтэй. Нариулж чаа. Йой. Энэ Мега номер 2 засан цагаан гардаг хിവэрэл нь штэ. За. Намаа бас гошгоруулчих юм аа. Би өштэй ингэнэ заяа. Йой. За. Би 40-40-40-с дээш насныханд хосыг нь олж өгдөг коуч болно. Тэгээ яг юу гэх юм. Тэгээ наатах ингээд товч бөгөөд тодорхой. За энэ Seven logch coach Мига. Энэ ямар юм гэлээ? Ангараг коуч Sound Lab. Sound Lab Ангараг коуч. Sound шиг наатаар явчихсан. Sound-аар явчихсан. Коуч Sound Lab. За. Хосын коуч Анжи. Сагарч байгаа. За. Хосын коуч Анжи. Амьдрах ухааны коуч гэрлээ. Би бол амьдрах ухаан заанаа. Эсвэл гоё янзын зааш дээ нэрээс. Карманы хоолгоос угаа юу? Амьдрах ухаан юу ч зааж болох заяа. Мөнгөд олоход юм байна. Юу ч яах вэ? Та амьдрах ухааныг нь олж өгөөл. Тэгээ юус хосыг нь олж өгөөл, амьдрах ухааныг нь олж өгөөл. Тэгэл ерөөсөө тэгээ орд ирэн чи заагаад. Орд ирэн би заагаад энд яаж дуурахыг зааж өгөө. Чи юуны коуч үлээ? Чи ер нь бол мэдрэмжий чин урлана гэдэг байгаа шүү дээ. Арил ангаргаа яаж уурах гэж. Цаа чи бүр орд ирэндээ таргушиг гошгордог хүн бай. Тэрийг одоо засмаар байгаа байхгүй. Тэрийг юу ямар тийм айтаага эмэгтэй дуургадаг болмоор байгаа байхгүй. Тэгвэл тийм давхар байрны айгуу зооч амьдэрч байна. Тэр хоёр янз янзын юм болох юм бол байраараа зовж амьдэрч байна. Тэгээд штэ эсвэл штэ хит чанга ингээд те орлоо тэгээд тэр 8 давхраас орлоо тэр 9 давхар байрныхан байраараа мэдчихээн. Тэрийг бас засмаар байна. Чи юм саундыг ажилламаар байна. Шууд сэтгүүлцүүтэй холбогддог болохоор хийлийн утас ингээд нарийнхаа дуурхаас л гэж байгаа байхгүй тэр чинь. Их нарийн. За. Ер нь бол тийм ажил мэргэжлээ сайхан олчлаа шүү дээ. Тэгдэж штэ. За одоо тэгээд яах ингээд одоо сайхан ингээд онцлог ингээд ярина штэ тий. За одоо яаж ажиллах юм? Яаж коучлах юм? Би бол юу юм бэ? Орноос нь хэлмээр байгаа байхгүй тий. Орны яаж дуурахгүй байх тий. Бас дуурахгүй байх дуургана гэдэг чинь бас нэг юм онцлогтой болоод явчихж байгаа штэ тий. Орныхоо толгоогоор хан үдэхгүй гэдэг юм уу? Тийм.
Юу яриад байгаа бэ? Тэнд зөөлөхгүй болно ш та тэнд зөөлөг Мушгийг заавал 5 гар тоглохсгүй. Тэр шиг Заавал орон дээр хийх ёсгүй. Чи баритмал байна. ээж ягд миний мөнгөлөө орж ирэх гээд байна. Бүр хажуудаа бүр хамсаатай болгож Йоо, шал шиг сайхан юм хаана нэ ядаргатай те. шалан дээр бас болохгүй. Галдаа оны ширээ шиг сайхан юм хаана нэ. Хевсэн дээр байж болохгүй ерөөсөө. Өвдөг цорно гэж. Өвдөг ёо. Өдөр яа. 5 жилийн өмнө яа. ийм ярихаас ичдэг байлаа би. 6 жилийн дараа би их чагталтайгаа ийм ярьдаг боллоо шүү. Тэгээд том болж байгаа Ийм шиг арзагнаас тий, сайхан байна, сайхан байна. Тэг гих мэдчихлэн бас иймэрхүү жижиг сажиг зүйл дээр анхаарнаа. За чи юу Би болохоор одоо сургалтынхаа нэрийг өгүүлэмж ба аялгау гэдэг. Гэхдээ тэр тарга шиг хошгордог хүний чи яаж зүгээр аятайх эмнэлэн өшөг дуургадаг болох юм бэ? Дууны найруулагчийн анхан шатын мэдлэг. Тэгээд одоо Ангаргаа. тухайн Тэр Ангаргаа одоо энэ угаасаа энэ чи өөрөө энэ худлаагийн үеийн зохиол руугаа ороод хар заяа. Бүр ингэсэн байгаа за. Дөрвүүлээ нийлж хийвэл илүү үр дүнтэй гэд нийллээ. Тэгвэл тус тусын коуч яаж хооронд нь уялдуулж хүмүүс санал болгох вэ гэдэг. Юу солиороо дууны найруулга. уран зохиолын задгаа сэтгэлгээ хөгжүүлж та бүгдээ одоо уран зохиол одоо тэр хийж байгаа уран зохиолыг чинь хөгжим болон шуумаар аялгаугаар илүү тодорхой. миний орд ирний ажлын хайр шуумыг чи хариуцах гэдэг байгаа юу? Бид гурав орд ирэн дээр чинь бас зохиол бичиж болох юм байна шүү дээ. Харин тэгээд байгаа байхгүй юу? Харин зохиолын дагуу орд ирний ажлыг нэ. Гэтэ айгу тийм харин тэгээд харин тийм нэг таргушиг хошордог хүн ингээд тэр чи бас өөрөө тэрийг мэдээд байгаа байхгүй тэгээ ичээд байгаа мөртлөө тэгээ цаана хар аянда гошгорч дуурайд байна шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нь ажилламаар байна коуч. Одоо яах юм бэ? Коуч яах юм одоо тэгээд. Харин тэр сэтгэлгээг чил амьдралтай сэтгэлтэй болгож хөгжүүлэхэд л би туслах гэдэг шүү дээ. Сэтгэлгүй орд ирний ажил хийгээд байгаа юм байна. Сэтгэлгүй болоод тэр таргушиг хошгороод байгаа юм байна. Тийм байна тэр хүний сэтгэлтэй болох хэрэгтэй л дээ тэр тарганы сэтгэлтэй Тийм болох. амтны сэтгэлгээнээс нь гаргах. Уран сайхан юм оруулж Тийм байна. Тийм байна. бодит ертөнц бол хүн таалагддаг. Им хиймэл үзэсгэлэн, хиймэл нүд хуурсан, хиймэл чих хуурсан юм л хүн төрдөг байхгүй юу? Чи нэг зохиолоо харчаад ороод ирсэн юм ба? Юу яах юм бэ? Хүү энэ нэг ийм ярина гэж бэлдээд ороод ирсэн юм Тэр шиг. нэг бодит мэдрэмж гэдэг нь тэр одоо хүн таалагдахгүй байгаа Юу юм бэ? хошгоролт юм байна шүү дээ. Тэр хошгоролтыг юу яах юм бэ? Алтан гургалтай шиг болох нь байна. Би уг нь эхний удаад бол байрных нь ингэж бодсон гэж байгаа. Энэ хоёр хошгонж ийн гэж бодсон гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чи үгүй байсан. Жинкнээсээ хошгороо явцсан. Үгүй тэр хошгороог ядаж тагтаа болгоор байгаа байхгүй тий? Тийм үстэй ангаргаа. Хоёлаа юу хийжсэн мэдж байгаа шүү дээ. Би таны өгүүлгийн ард юу хийжсэнийг мэдж байгаа тийм. Тэгэхээр та намайг мэднэ хангалттай коуч гэдэг. За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хин хамгийн сайн коуч болох вэ? Ад нанжга, бэдэн гэрлээ, бэдэн ангараг, гэдэн мега. За манайхан санд асуулганда идэвхтэй сайхан оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Wash шингэн сав хамтран ажиллаж байгаа. Энэ өстө. За энэ айгүй сэтгэлтэйгээ бид таарч байна. айгүй хэрэгтэй юм байна. Би ерөөсөө- Одоо миний ажилтай бүр нэгэн чухал хэрэгтэй юм байгаа. Тийм Би байна. ерөөсөө энэ над дээр ирсэн хүн болгонд үнгүү өгмөр байгаа байхгүй энийг. Тийм штэ. Хосын коуч тий. Эхлээд те ариун цэврээс агцсан байхад бол ардаас нь ир нөхөр ихнэр олдон шүү. Оо тэгэл яах Олдон шүү, олдон. вэ? Тий. Би бас амьдралын ухаан зааж байна. Хөдөө гадаа явхад одоо Silk Feminine Wash аваад явхад яасан бах нь? Сайхан тий одоо ингээд нэг тийм таагүй мэдэрдэг штэ тий хөдөө гадаа Тий, тий. штэ. Тэгэхэд яасан бах нь? Ингээ хэрэглэх нь штэ. Манай дээр Энэ бол амьдралын ухаан. Манай дээр ирж байгаа хүмүүс яг энэс шалтгаалсан байна. Салтнаа. Машины артлаар ороод гяс угаачгаал тийм ээ. Цуг анх аялаар явсан байна. Муухай өдрөдөрсөн байна. Тийм ээ тийм. Тэгэхээр бидний эмзэг эргэтэн болоо ер нь бол хуурайшиж, өрөвсөж тэгэж эвгүй үнэр гаргадаг. Тийм болохоор энэ эвгүй үнэрийн эсрэг бактериудыг бид гураас үнэртдэг. эвгүй Миний гэж ярина уу? өөрөөс Бид гурийн хуурашдаг байгаа шүү. Би бодлоо штэ. Юу вэ? ер нь гурван савнгаар угаагаад байхад ашигтай бактерийн устгачд юм. Чирсэн наа чи. Тийм болохоор та Медицинаар бүхэн зөв өөрийнх нь зориулсан савнгаар угааж иж pH очны тэнцвэртэй хадгалах нь байна. Мөн ашигтай ашиггүй бактери нь
биш ашигтай бактерийг авч үлдэх За буруу зөрүү гээд ах юм байхгүй. Ер нь бол угаасаа тэгэж өдөр болгон угаасаа Silk Feminine Wash-оор угааж болохгүй. Зүгээр ингээд нөгөө 7 хоногт 2 маяр удаа угаана. Тэгээд эн чинь угаасаа өөрөө энэ антисептик үйлчилгээтэй учраас ням бактери, вирус, мөөгөнцөр зэргийн бичил битнийг устгах, за өрсөл тархалтын зогсоох үйлчилгээ. Дээрээс нь хамгийн гол нь чинь pH орчин гэж юм байгаа штэ тий. Хүчил шүлтийн тэнцвэртэй орчин байж ах хэвээр юмыг ингээд хит их ингээд угаачаар тэр орчин нь алдагдаад тэгээ яасан баах нөгөө нэг байх хэвээр бактери буюу ашигтай бактери нь устдаад ингээ бүр буруу юм болчихж байгаа. Тэгээ над хураашилт мураашилт ч үүсэж байна. Тэгэхээр ерөөсөө зөв хэрэглээ. Ямар нэгэн бүтээгдэхүүний зөв хэрэглээ амарч айгүй бол энэ чинь нэг эмгтээчүүдээс савн штэ тий. Тэгээд айгүй бол нөгөө нэг үнэр танартай байжгаад савнгаараа их угаангууд миний үнээр арилчин гэж бодож магадгүй. Хүн болгон бас нэг юм мэдлэгтэй байх албагүй штэ. Тэгээд мэдээж эмгтээчүүдийн эмчтэй үзүүлэх нь үзүүлнэ. А гэхдээ яг энэ савнгийн одоо үйлчлэл нь болохоор антисептик гэдэг эмгтээчүүдийн угаагч угаад байгаа байхгүй. Тэгээд антисептик нь болохоор нэм бактери, вирус устгадаг тийм ийм үйлчлэгээтэй юм байгаад байгаа юм. Maristops International байгууллага өмнө биднэрт нөө Silk гэдэг бэлгэвчийг танилцуулж Оо байсан шүү дээ. яг одоо энэ тэгээд тэр Silk Одоо гэж бол Silk гэдэгтэй энэ эмгтээчүүд болон ирчүүдэд шүү. Адилхан шүү. Ерөөсөө альч бэлгийн ямарваа нэг юм нэг нөхөржгүй эрүүл мэндийн чиглэлээр эмчит үзүүлэх юм бол те та нар угаавал хоёулаа угаа, эмчилгээ хийвэл хоёулаа эмчилгээ хий гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр чинтэй нэг нь угаагаад нөгөөх нь тэгээл чирж яваад нөгөө үр дүнгийн баллаад ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй аль аль нь угааж болно. Ер нь бид нар нэг юм нэг нянгийн ертөнцид амьдарч байгаа. Яг үнэ. Тэгэхээр нянгийн ертөнцид амьдарч байгаа учраас бид нартай ингээд хүссэн үсээгүй ямарваа нэгэн нян орж ирээд ингээд нөгөө элдв бусын үнэр танар бий болох, мөөгөнцөр бий болох гэдэг юмнууд гарч идэм байна л да. Тэрнээс сэргийлэхийн тулд одоо энэ Silk Feminine Wash гэдэг энэ шингэн савнгаар одоо бэлэг эрхтнийхээ орчмын ариун цэврийг сахиж байгаарай л гэж хэлдэг. Ир эмгүү. Ир эмгүү шүү. За утасны дугаар нь 7011 7711 8710 8012 6655 бүх юмын сангуудаар байгаа. MSI Mongolia гэдэг Facebook хаяг нь байгаа шүү. Та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Silk Feminine Wash шингэн савн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа коуч болно. Болцоо явж байгаа. За Анжгаа. Би ингэх юм байна. Би ер нь бол reception маягтай болох юм байна. За Би ер нь. За. Яагаад тэгэхээр эхлээд бид нар дөрүлээ байгаа шүү дээ. Ингээд нэг өрөөнд сууж байгаа шүү дээ. Эхлээд эмэгтэйчүүд хурж ирээд над дээр цаг аваад орж ирнэ шүү дээ. Над дээр цаг аваад над дээр орж ирнэ. Тэгээд би эхлээд нэг ингээд зурчлаад байгаа л эвдрүүлээд байгаа. зовлонгийн сонсно. Яагаад байгаа юм те? Ер нь ингээд юунаас болоод ингээд хичнээн залуу ч юм уу хичнээн бүсгүй ингээд харилцаа тогтоох гээд болцоо бүтлгүй болсон яасан ингээд зовлонгийн сонсоод тэгээд орд иртэй холбоотой асуудлаас болсон байвал мегаруу амьдралын ухаан муутагаасаа болсон байвал гэрлээрүү тийм ээ Дуу шууны алдагдaltaй бол тийм нэг дуу шуумны асуудалтай байх юм бол одоо ангараг руу явуулах юм шүү дээ. ингээд дөрүүлээ бизнес хийх юм биш үү? Оо яг хамтын үнэ. бизнес. Одоо энэ чинь Хамтын ингээд бизнес. бид дөрөв ингээд дөрвөн коуч байгаа. Тэнгүүдээ ингээд нэг ийм одоо сургалтын төвтэй болчиход байгаа аахгүй юу чи. Яг үнэ. Яг үнэ. За одоо тэнгүүд Анжгаа над руу хүн явууллаа. За амьдралын ухаан эхэллээ шүү дээ одоо энэ чинээс чи. За яг яагаад ингээд нөхрөө гаргуулж оруулдгүй юм бэ? Хаа нэг ганц ингээд нөхөр мөхрийгөө найз Олон чимээ оруулчихж байгаа Олон чимээ ардаас нь бити ингээд нэхэл хатал болоод ингээд бүү юм болоод ингээд цаад үн чинь улам цааштаад байна. Нэг удаа дууга өнгөрөөд үз гэдэг ч юм уу. Ингээд эхлэн штэ ингээд тий амьдралын ухаан ингээд заанаа. Үнэн шүү дээ. Тий. Тэгээд над дээр ингээ ирнэ штэ тий над дээр ирэнгүүт би аль гэж байгаа байхгүй юу? Бити гаргаа. Голын чивэл юм уу? Орон дээрээ дараа Дараа л хөвдөө. Тэгээд яг дарж хөвтгийгээ алдаад нэг юм төгсгөл явагдана да. Тэгэхэд яг бодол санаагаа хэлчихье. За хизээ хаа яаж хэрхэн хэлэх вэ гэдэг бол маш учиртай. Хевсэн дээр болохгүй. Шалан дээр болохгүй. Орон дээр бүр болохгүй. Тий. Агаар дээр. Яа. Манай солиор нөөд чинь нөгөө нэг гэртээ байдаг агарын йогийн даван дээр хэлэх юм. энэ яг ба шүү дээ. Бид нарыг яг ингээд нөгөө юу яах гээд байна. Манайх дампууруулах харин яг гэдэг. хэлгээд байна. Жижигтэй юм шүү. Одоо насан туршдын кино хийж болно гэсэн үг шүү дээ. Одоо яг тэр баримтыг нь газар дээр нь дуу шуум дүрсийг л авах гэсэн үг байхгүй. Ер нь бол бизнес яаж дампуурдаг гэж яг ингэ дампуурдаг байхгүй юу? Чи Ямар амар хүний нууцыг шүү дээ. Манай сургалтын төв дээр ирсэн хүмүүс хамаг нууцын камер байж орох. Их юм надад ангарах чи ингэж байна. Бигагийн йогийн давуу дээр нь агаар
тийч агаар камер өрөөд ороод. Тэр гэр бүлийн харилцааг зохиолдог танилцсан. Ангараг ингэх юм байна ой. Ангараг алах юм байна. Нөө хүмүүсийг ингээд нөө ингээд очилт нэгдэг штэ. Шээсний шинжилгээгээ аваад ирээрэй гэдэг штэ. Тэнгүүд ангараг дараа эрэхтэй шүнд ингээд хажуудаа дуугийн биччихээд аваад ирээрэй. Тоо шумнаар нь асуудал дээр ярьж. Тэнгүүд хаанаас эхэлж байгаа? Энчнээс эхэлж байгаа юм уу те? Энд чинь нэг дуу гарахгүй байгаа шүү. За тэгээ ингээд ерөөсө бүх ингээд дөрүлээгийн нэг болчлоо штэ те. Тэнгүүд шууд зохиолтойгоо танилцуулаа шууд камер бариад ороод ирнэ. Ямар амар хэрэг вэ те. Тэгээ хэдүүлээ сайхан Люк ТV мэйг зарыг л. Тий, жүжигчтэй сонгож шалгаж авна шүү дээ. Йой. Агаа нь яг тийм юм болж байгаа бол Юнивишний үзүүштэй кинонд зарчил та. Хоёр штэ те. Яг ингээд нэг баг уу эсрэг тал уу амар сайн ингээд багийн ажиллах ерөөсө баггүй. Хамгийн гол нэгнийхээ хийсэн юм ингээд үгүйсгээд байгаа байхгүй. Би энэчнээс ингээд гоё амьдралын ухаан заагаад явуулангууд чи тэрийг үгүйсгэж байгаа байхгүй. Тэнгүүд энэчнээс аягүй амар жүжигчин хүсэлж авна гэж. Яг өөрчлөлөгчтэйгээ харилцах гээд байгаа мó? Яг яах? За яах вэ? Голын чимээ битээр дугаа оруулъя. Манай үйлчлүүлэгч битээр дугаа оруулъя. Оруул харин оруулах ёстой. Тэгжээж тэр эр хүнд нэг юм өөр ингэсэн орон зай гаргаж би бол үйлчлүүлэгчтэй бол нам ингэж яг ингэ наалдаж харцдаг. Би голын чимээлөө барьж авбал хоёулаа цуг явна би. Би зөвхөн 40-с дээш насны юм шүү дээ. Яагаад өөрчлөлөгчтэйгээ хувийн үүднээс харьцаад байгаа? Болохгүй шүү дээ. Би ингээд ярилцж байгаа тэр хүний зовлон чангалыг ойлгоход найз олчвол яах юм? Хамт явъя. Би ингэх юм байна ой. Би ерөөсө 35-аас 45 насны эмэгтэйчүүд бол 40-с 50 насны эрчүүд зөвлөгөө өгөх юм байна би. Тэгээд эргэтэн бүгднийг ингээд зовлон жаргалыг нэруулээд анкет бүглөөд ингээд зураг мургийг нь аваад те ингээд анкетыг бүглэж шүү дээ. Дараа нь орж иж байгаа 40-50 насны залуудаа энэ хүүхэн ямар вэ? Зоочи давчаа юм байна. Наад хүүхэн чи ингэж хийн шүү. Зовлон нь юм шүү дээ. Нөхрөөс ингээд салцсан гинлээ. Тэрийг нь та тэсхүү. Хорд суулгачих юм байна өө. Үлдээ кино хийж болж энэ кино маань бүтлгүүдэл хийдүүлээ аппликейшн зохиож болж байгаа байхгүй тий. Яг ингээд за хүмүүс танилцуулъя л да. Tinder гэдэг аппликейшн үүдэн штэ. Тэрний чинь бүр хажуугаар Bumble гэдэг юу байдаг. Тэр нь аппликейшн байдаг бас танилцуулдаг. Эмэгтэйчүүд нь өөрөө бичиж болдог. Хай танилцъя гэж болдог. За. Тэр аппликейшн ч тэгвэл ийм сууг байвал яадаг. Зөөр ингэ сонсч болдог. Тэр нь ангарах сонсоод над дуучин байж болохгүй шүү. Тэгээд ингэж тэр аппликейшн хашгирахгүй шүү. Тэр аппликейшн нэгдээ заяа. Эмэгтэйчүүдийн сарх гээл зураг нь байла те. Нас нь байла, мэрэгчлэн байла те. Тэнгүүтээ нөгөө нэг туршлагууд нь байла. Миний туршлагууд ч те нөгөө нэг те. Seven Log-чи туршлагууд байла. Хойно ангараа шууд бүгдийг дуугч гисаа заяа. Тэгэл чиний ажиж байгаа юм шиг болох юм байна. Харин зургийг харлаа. Энэ одоо ямар хаашаа янзын заан шиг дуурд юм бэ? Шинэ технологи юм байна. Тийш дээ. Миний тархинд яг юм гал аслаасаа. Балай хүний санаанаас муухай гал асдаг юм байна. Гэхдээ ангараа наад энэ заяа айгүй чухал шүү. Чихээрээ дуралдаг штэ. Ер нь бол чихэн дээр чинь хүн тарвших гушграад байвал ямар ойлог байх вэ? Тийм үстэй. Тийш дээ. Юу ааш болохгүй бол хүүхдүүдэд багцалж болж штэ. Хичнээн сайхан залуу байж болно. Охин шиг дугуурдаг бол яах вэ? Би ч тэгээд нөгөө хүмүүсийн нэг цаг л өгж байгаа шүү хүмүүс. Нэг цаг өгөөд нэг цагтаа багтаад ингээд ойлгохгүй 30 минут бонус нөгөн тэр нь гэхдээ бас арай үнэтэй. За энэ ядчихэлтэй ингээд дуу чимээ ярьжсэн чинь тожигнох дууг март гинэ. Хажигнын гэдэг нь юу? За нэвтрүүлгийн дэмжээ ярьлагчаар тожигнох дууг март орчныг мэдэр. За тэр хараа дуу чимээгүй Монголын төлөө гэсэн уриатаар Батүлэг авц өрөөс дэмжиж ажиллаж байна. Айбар таарсаа. За тожигнох дуу чимээ яасан бохно машины явахд ангийн эвдрэл гэмтлийг илтгэдэг. Харин эвдрэл гэмтэл нь аливаа осол аваад асуудлын шалтгааны эхлэл болдог. Ийм учраас автомашинтай холбоотой хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Батүлэг авц сервисийнхэн ажил болгож тожигнох дуу аянаа эхлүүллээ. Тус аяны хүрээнд рүүлийн аппарат засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчилгээ 10% болгож хямдрууллаа. Та өөрт ойрхон салбарт хандаж цаг авах шаардлагагүйгээр үйлчлүүлээрэй. Утас нь 77 77 77 28 77 77 77 28. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярьлагч тожигнох дууг март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авц сервис баярлаа. Таарч штий. За бид дөрөв ч одоо коуч болсон байгаа. За анжгаа дээр ирсэн асуулт.
За ингээд дөрүүлээ ингээд сайхан ингээд явж исэн ч юм байна шүү дээ тий. Бид дөрийн эсрэг мэдээлэл цацагдаад энэ одоо хүмүүс заяа энэ уул нь бол ингээ хүн төрлөختний мөнхийн сэдв байхгүй юу? Энэ дундаас чинь үр хөөхөд төрж ийн бид нар ингээд цаашлаагаа ингээд амьдрал үргэлжилж байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээд бүгд хийдэг мөртлөө огт хийдгүй юм шиг ингээд хаста балиар базар бузар булаа юм ярьдаг хаста заван балиар хаста нэрэ гэдэг ингэдэг байхгүй юу? За тэгээд яг ингээд ийм нөхдүүдээс ингээд бид дөрөв эсрэг мэддэгдэл цацагдаад мэдээлэл цацагдаад энэ нэг хаста дөрвөн балиар юм гэж заяа. Бүү юм болсон. За ингээд өөртөө энэ дөрөв өөртөө ингэж амьдрдгүү хэрнээ бусдад худал юм зааж мөнгө олдог гээ заяа. Хүү амьдрдаг аа гэж. Бүх гэрээ тэр хүмүүсийн шалгалт хүмүүсийн Чи наашаа ороод үзүүлээ. Үнэт шавнар маань байна. бүх гэрээнүүд маань цуцлагдсан. За яаж бизнесээ авч үлдэх юм бэ анжгаа? Нэгдүгээрт бол ингэ тэр хүмүүсийн шалгадаг хүмүүсийн эрхлээр нь зүгээр нүдэн дээр нь үзүүлээ бид нар ингэж амьдрдаг гэдгээ үзүүлээ. Одоо яах вэ одоо бизнесээ авч үлдэхийн тулд мега үзүүлэхгүй би гэрлээ те одоо тэгэл үзүүлэхээс арга байхгүй. заваараад байгаа. Шууд амжуулт тэгээд өөрсдөө амьдралын хэм маягийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Яг хийж байгаа ажлуудаа. Ойлгож байна. Гэрэл та тэгээд пүү паг яа гэхгүй. Та дуртай гав. Яа юу гэсэн юм бэ? Би саяд нэг комментэнд хариулт өгчээсэн юм аа. За sorry. Дууга байна гэдэг чинь зөвшөөрснөөл тэмдэглэжтэй. Чи зүгээр өнгөрүүлэлттэй. Та ингээд юу аа Богцоод гэдэг байх бодит байдал дээр практик дээр бид нар үнэнгээсээ ярьдгаа гэд баталж харуулна гинэ. Яаж? Та анжгаахтай би ангарахтай гинэ. Юу солиороо байгаа юм бэ? Юу задгаа харуулах гэж байгаа юм. Йоо, юу Та тэгсэн чи солиороо. түрүү яасан гэж ингээд яг ингээд хэлсэн чи та чамсан чи. Энэ бол рефлекс. Нэг зэрэг хоёр нүдэрээ дөрвөн коммент хийж байгаа шүү дээ. Би чинь заа энд коммент уншин та гурвуулангийн чинь яриаг сонсно. Ингээд нөгөө бүх юмыг хийж яадаг учраас саяных бол ёстой рефлексээр явчлаа шүү банаага. Тэ айгуу дуртай гэсэн чи та сая. Тэгээд би ингэн заяа. Одоо юу гэдэг шалгалтын газраас одоо эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу хүн хүрээд ирж шүү дээ. Нөхөртэй юу? Тэгээд алуу нөхөрхөө бол ахтаа ингээд ярьдаа бид нар одоо ингээд хүнтэй зуучилдаг байхгүй манаагаас төрсөн одоо 103 хос байна шүү. Сайхан Үнэт амьдэрч. шавнар маань байна. Би яаштай за би бол ингэн заяа. Ер нь бол тэр шалгалтаар ирсэн хүмүүс ээ штэ тий. Амьдралд асуудалгүй хүн гэж байдгүй л байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд тий гарц гаргалгааг нь өгч чаддгүй маа гэж би бол нэг 30 минут ярилцах зүгээр сэгсээл тархийг угаагаад гаргана. Гэж юу яач юм та? Оо нэрээ тийм байж тээ ихчээ гэж гарна. Эн чин харин ч бүр засгийн газраас мөнгө өгмөр компани. Тий оо тэгэлгүй яг бүр дэмжлэг үзүүлмээр газар байна. Ерөнхий сайдын нөгөө нэг алсын хараа 2050 гэдэгт эдний компаниг оруулах хэрэгтэй гэж. Илтгэл нь ярина. Гэтэл яг нэрнийхээ ихний үсгээр компанид дагалах уу? Өчиг яах За юм? яг юу гэж. За ямар нэр болж байна? Эгма гэдэг. Болж байна. Эгма ч үү? АГ гэдэг компани. Маа ажиг фото. Мага гэж болж штэ. үгүй маагийн чи оронд ээг маань хамаагүй дээр сонсож байна. Маагач гişтэй. Гама гэхэд болох юм байна. Гама. Үе гама гэдэг гэрэлзүргээ агуулдаг байдаг хоёр юм юм дээ. дээ. Үгүй хамаагүй. Хэдүүлээ гама. ганц Гама нэг хэлээ. Оо тийгүү чи шууд гам уншуулах хэвээр. Оо яг болж Гама брэнд. болж байна. Гэл явж штэ. бүр гам гэж юм шүү. Сол ми фасол. Нүүдэл магартаад яг орой болсон чи яг ингээс болох үү те. Тоо соо. Чи нэг дуудаа шуудах юм байна. Нөгөө хошгордгоо хий. Наачгаа бод хошгордгоо хий. Сүйд дуулж муулаа те. Байрны нөгөөстэй. Одоо дуудгаа бод нөгөө хошгордгоо ч дээр. Хэдүүлээ ингэж юм шүү дээ. Хамгийн ихэж орж ирсэн хүмүүс чи ингээ гэрээ байгуулна шүү дээ. Бид нартэй чи ингээд бас ингээд мөнгө төгрөгөө Хүүшээ тэгээ одоо хил аманд өртчөөд байж та одоо яахаар яахаа ярьж байна. За. Гэрээ хийцэн байгаа. Хүмүүс гэрээг ерөөсний бүрчлэг уншдаггүй байхгүй юу? Тэгэхээр тэмтэж ерөөсөө манай ангарахын нөгөө хийсэн кино манд багтсан баг. Киногоо л үзүүлчихээ л да. Кино хийцэн байгаа шүү дээ. Ийм их асуудалтай хүмүүс байна тий. тий. Энэ бол одоо ингээд далд хаалганы цаана байдаг зүйлийг бид нар те ингээд коучж чинь тий. За ашгүй би бол шууд ингээд ашгүй би ингэсэн. Бидний энэ хийж байгаа юм үнэхээр хүмүүсийн амьдралыг ингээд тохируулаад ингээд засаад байхад засгийн газар ерөөс авч хэлцэхгүй болохоор бид нар албаар өөрсдөө та нарт санал гомдол бичсэн шүү дээ. Тэрний хүчин та нар хүрээд ирлээ. Одоо та нар биднийг ойлгох. Наад санал гомдлыг чи би өөрөө бичсэн юм байна. Та нар одоо энэ гэр бүлэлд салалт
ихтэй те энэ нийгэмдэр бид нар шиг хүмүүсийг тэр алсын хараа тавьдаа ороод ер нь гэр бүлийн яаманда биднэрт нэг хэлтс байгуулж. Тэр бүлийн яам гэж байд юм уу? Тэгэхгүй яах вэ? Тийм үү? Би бол бид нар бол те цэвэр одоо органик уран бүтээлчтэй. Бид нар ямар ч далд тийм хөрөг органикаараа явж байгаа. Бид нар ашигын төлөө явж байгаа. Тийм учраас хүмүүс юунд мөнгө өрж ийн тэрэнд л мөнгөө зарцуулж байгаа. Энэ бүр алаа ичлөө. Ингээд харлаа. Ангаргаа миний дөө их чинь үг зааж өгье. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо ингэж ярин заяа. Ашигын төлөө гэвэл тэгэл бурууч. Үний гэр бүлийн манай төрийн асуудал дээр дөрөөлж мөнгө олж байгааг бүр алуулт юм байна тийм штэ. Болохгүй бол тэгээ штэ нөө. Тэр байцаагч майцаагч нь орж ирэнгүүтээ ичгүй бол таа ч гэсэн ирж исэн биз дээ. Өө тэг чи одоо жишээл ингэн заяа. Таны бичлэг энэ байна. Өө та одоо ингэж хүн болгоноос жишээлбэл та энэ гэр бүлээс сая төгрөг авсан байх шүү дээ. Гэл тэгэнгүүтэнтэй. Наад гэр бүл чинь сая төгрөгөөр яах юм? Хоёр талдаа 500 мянгаар саллаа гэхэд 2 өдөр арих угаал дуусна шүү дээ. Гэтэл наад гэр бүл чинь манад сая төгрөг өгснөөхөө өвчээр 4 жил амьдраад 2 хөрхөн хөвгттэй болчиход байна. Тэгээ ангар мэдөө хэл. Энэ наах яасан? Нэг торгошоо хоширдог нөхөр орж ирсэн. Одоо энэ дуу хоолойг сонс. Тэгээ манай гама нийгэмлээс гарахтаа хөлсөн цуваад гарсан. Та нарын нэг үг бодох уу? Тэгвэл хос хөлсөн цувж гарсан. Одоо чи манай хошгордог байсан хүн одоо халим шиг дуурдаг болсон. Тэгвэл ингэж өөлийн зөвлөгөөний багтаа Ийгч дуурдаг тий. хамтраад мэдгдэл гаргаад бидний ямар юм та? мэдгдэл гаргана. Чи би өөрөөсөө Чи бараг тагтаа Чи юу тагчлал юм биш үү дээ. Бараа тал биш ээ. юу юм бэ? Их нэртэйгээ өөрөө уучраа олж чаддаг юм байна. Адуу чи цаг аваад надтай уулзаа. Би чамд дотроо ажилладаг хүн гэж бодоод 30 минут өнгөө зөвлөгөө өгье заяа. Йоо, айгүй асуудалтай юм аа нэрээ. Айгүй асуудалтай. Чи яг бид гурийн эсрэг байгаад байна. Чи яах юм? Бидний эсрэг одоо та нар худлаа байна. Би харин ичгүй бол чи ч гэсэн ирж исэн биз тэгэл гүрдэн штэ. Тэгвэл юу яриад байгаа юм бэ? Та ч юу яриад байгаа юм? Балиж чинь бичлэгийн хармаар гээл тэгэл нөгөөдөл чинь бас те нэрээ юу илээ гэж. Та тийм амар тийм дуу шумны асуудалтай байсан. Та ч бүр уйлдаг байсан гэж чи. Тэр ихтэй нөгөө нэг 8 залуугаа салсан гэдээ ирсэн хүүхэн л байж таа надад ч. Тий, хэдүүл хэл амбарт илдэхгүй штэ. Дэлгөө. Ястаа баржитлаа гэж байхгүй шүү та нар. Ястаа амжихгүй шүү. Ястаа ахын зүгээр тэгээд 4 кондуктортай хэрэлж байгаа. Хажуугаар явж байгаа нохоог чавгчдаг юм. Асуудал дэврэхээс өмнө үг дуурахгүй хуулийн зөв. Чи ер нь өөртөө тий дугаал байжсэн дээр юм байна. Манай дүгж эхэлж байгаа хуулийн зөвлөх үлдээ. Манай анжгаа юу гэж хэлдэг вүлээ? Тэнэг хүний дуугаа сайхан сүртэй гэж сүртэй сууд харилаа сууж байгаа юм байна. Худлаа намаагаа бас адилхан тэнэг хүн болох цаа чи энд хөөх уусаа явж байгаа чи тий. Уусалтаас гээд хайлуулах гэсэн. Зүгээр ингэ сууж бол амар сүртэй байхгүй. Яг зөв. Тэгээд ичгээ нэг хаяа дээр рефлексээр гэчээл. Тий. Хойлоо ингээд цуг орон цаа гэхээ гэжээ тий. Хоёулаа киногоо гарган цаг. Тэгээ сууж байгаа. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар төхөөрөмж шинжлэх хаянаараа дийдэр хамтран ажиллаж байгаа. Янзын гоё болж байгаа юм байлээ. Харин тийм байлээ. Өөрөөсөө супер болж байгаа юм билээ. Тий, өмнөх төхөөрөмж чинь бол жоохон одоо тэнийг гэж болохгүй. Одоо энэ шин төхөөрөмжийн давуу тал нь гэхэлэр дотоодын болон дэлхийн шилдэг нэмэх 150 суугтай гэж байгаа. 150 гаруй суугтай. Монгол орны хаанаас ч цаг агаараа шууд харах боломжтой. Цагт баригдалгүй кино контент үзэх. Өөр дээрээ кино сантаа гэж байгаа байхгүй. Өөр дээрээ кино сантаа. Заавал тэндээс нөгөө нэг ухаж кино гээд байгаа юм байхгүй. Өөр дээр нь кино сангийн суудагцсан тийм төхөөрөмж гэж. Супер. Маам нь аймд байхад үрхий яг дийдэн ширгэлцтэй бас төвөгдөж гадаа тавга антана тааруулна доор нэг юм дотор нэг юм хар юм байдаг байхгүй нэг юм хар төхөөрөмж. Тэгээ тэрэн дээр за ороод ирлээ. За гээл ингээл хамаг юмаа тохируулж махруулаад ерөн жаахан ажиллагаатай байсан. Одоо харин айгүй гоё шинжилэгдэж байгаа юм байлаа ашгүй. Өөр дээрээ санах ойтой. Харин тийм. Үссэн нэвтрүүлгээ тэрэн дээрээ биччихсэн юм байна. Тэгэл дараа нөхөд үзчих. Энэ нэг хэрэглэгчийн сэтгэл байна. Орон нутгийн хэрэглэгчид хизээ зургийн хөтөлбөр хүлээхгүйгээр цагаагаараа үздэг бас нэг зүгээр байна гэж. Энэ айгу чухал байхгүй юу? Тийм шүү. Энэ ч мал хугаа хариулна те басан. За тэгээд хоёр дахь сэтгэл нь хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийхээр сануулаад л хизээд үзчихдэг. Интернеттэй холбоод бүр
3,000 киноноос түрээслээд үзчих нь их зүгээр болсон юм тийм. За. Тэгвэл өстой төвшилтэй тийм байна уу? Ааха. Энд төвшилтний өстой төвшилтэй байна. Ангаргаацсан дөө. За утасны дугаар нь 77 1434 мөн 1434 гэсэн дугаар толбогдоод DD-шийн бас Facebook-ээр дэлгэрэнгүй мэдээллийг холбогдоод авах боломжтой байна шүү. Нөө үзэгчдийн хүсэлтээр гээд жангуум гардаг штэ. Тий, эн чинь тэгвэл DDH компани зүгээс үнэн ч хэрэглэгчдийнхээ хүсэлтээр төхөөрөмж шинжлэх аянг эхлүүлсэн байна шүү. Тийм ээ. 4 сарын 1-ээс эхэлсэн байгаа шүү. Саяхнаас эхэлсэн Тий, байна. одоо ингээд цаг бүрийнхэн цаг явна штэ. Цаг явангууд ангараг дидвшийн холоо уншиж байгаа штэ. DD шинжлэглээ гэдэг явж байгаа. Дидвшийн аль салбар дээр очиод олон давуу талтай шинжлэхсэн төхөөрөмжөө өөр тохирох боломжийн нөхцлөөр манайхаа худалдаж аваарай. За ангараасаа утасны дугаар хиндэд өгцөн үү те? За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар төхөөрөмж шинжлэх аянаараа DD хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд манай бид дөрөв коуч болцсон явж байгаа. За одоо над дээр асуулт ирсэн. За энэ айгуу над дээр дандаа нэг юм новшин асуултанд таардیں۔ Аль нэгийгээ золиос нь гаргаж бүх хэрэгээ чих гэвэл хэнийг чих вэ? Ангаралуу чих. Яагаад вэ? Би ч хамгийн одоо та нарын Чи угаасаа бодит нэг тийм зүйлийг би манай тал чи шимшиг байгаа. Чи угнаасаа тэдний тал үсттэй. Тий, угаасаа чи нэг тийм манай тал биш байсан байхгүй юу? Тэгээ болоод юу вэ? Анжгаах л чихэд. Яагаад? Анжгаах ингээд бүх юм ингээд хэцүү юм байл ахтаа хэлчихэрэй гэсэн. Та өөрөө л тийжсэн шүү. Би мегаар үж ихээр шийдлээ. Ууртай түүцэн. Би мегаг үж ихээр шийдлээ. Би яа. За. Ер нь бол мега руу бичихнэ. Яагаад гэвэл одоо бид уг нь бол дөрүүлэл гоё юмар шүү дээ тий. Даанч харамсалтай байна. Энэ ажил мегатай ч явна, мегаагүй ч явна. Тийм болохоор Энэ ямар хогийн ар. Энэ бүр яг бодчихсон юм аялчтэй тий. Яа. тэгэхээр Одоо түүцээгээ тэд коучиг бол өнгөрсөн. чамаас төр зуртаа төтгөл зүйлээ. За ангарах мегаар чих юм байна. Мега ажгаар чих юм байна. Анжаа мегаар чих юм байна. Мегаар үж их яагаад гэж? За. Яагаад гэвэл би энэтэй ингээд хооронд нь танилцуулаад гэр бүл болгоод өгч байгаа байхгүй юу? Гэр бүл болгоод өгч байгаа. Гэр бүл болонгууд энэ хүн бол зүгээр л тийм үстэй. Цаашдаа та хоёр ингээд амьдрал зүйтэй юм байна. Энэ давуу талаа ашиглаад ингээд бизнес хийвэл зүгээр юм гээд амьдрах ухааныг зааж байгаа хүн байхгүй юм. Тийшээ орлол секс болоо. Тэгээд юу болох юм? Яаж хүүхдэд олох юм? Тэр хоёр чамтай чамгүй сексээ хийж байгаа шүү дээ. Байгдын шалгарлаа. Юу яриад байгаа? Энэ Биологийнхоо энэ хэрэгцээгээ. ертөнцид л би чамайг жиж. Та нараас компо мөмпүгээс мэдхгүй дээрээсээ та нараас Ууг нь ингээд манайгаас шууд ангараг руу очиод бас тийм үстэй дуу чимээ мэмээгээд арай намдуу айтайхан байгаа байхгүй юу? тэр хоёр ч хөөе бүр тэр асуудлаасаа болоод тань дээр утсан хөөе. Би яаштай гүг би бол ингэж бодоод байгаа байхгүй юу? Ангаргийн мест байсан байгаагүй мегач бараг тэнд засаж янзлаад хилээд өгөх өөрөө сайхан юм чинь тий дуурч муурч үзүүлээд тий дагийг бариад ингээд Би бүр 10 янзаар дуурч үзүүлээ. Над дээр эрэхтэй ганцхан ирсэн шүү. тийм штэ анх анжгаа дээр ганцаараа яриад хосоороо олоод над дээр ирэнгүүд би бас харилцаа тал дээр нь амьдрах хүний загаа чам руу явуулж байгаа байхгүй юу? Ажил дээр нэг дими мест үүдэг да. Бүр нэг юм бүр захирал тэр мест нь ангаргийн мест байгаа захирлын байхгүй юу? үйлчлэгээ цалингаа өгөхөс татхандаг ийм нэг мест үүдэг да. Болчи зайл. Өшөг авах юм аа. Бүр шат ургуу хүчлээ бүр энэ орон зайд чи хэрэггүй байж. За одоо манайхаа за окей за тэгвэл одоо яасан бахна за тэгтээ яг сая эхлээд ингэсэн штэ би ангаргыг гэсэн мега анжгаа гэсэн анжгаа мега гэсэн ангараг мега гэсэн заяа окей за ингэж явсан за одоо харин эсрэгээрээ хин хамгийн сайн коуч болох вэ гэдэг дээр Эрдэнэ мэд саналаа би биэндээ өг цаг ирлээ за мега Би өөрөө санал өгч байна. за болж байна Тий. Би гэрлэгчтэй санал өгч байна. за анжгаа За бити өөрөө гэж заваараа. За одоо 65 зурлал бол нэгэн төрүүлнэ. Гэрлээд өгье даа. Би балиар үгтэй. Манай одоо гол март Заавал чавган цаар нь ороогдож бүр ажлыг хийж байгаа юм чи анжгаад. Балиар үгтаад дайж өгдөгтэй. ёо би нэрстэй амьдралын ухааныг үнэхээр сайн коучлах учраас би өөртөө бол 110% итгэлтэй байна. Тийм учраас би өөрөө өөртөө санал өгч байна. За ингээд манайхан санд Өөр асуулт. хатагшаа юм гаргаж үзээгүй дээр. За харин чиг мөнх бат те яадаг үлээ те нэвтрүүлэг болгон дээр өөртөө өгдөг шүү. За.
санал асуулгын дүн гарсан байна. Яг одоо манай лавыг 419 хүн үзэж байна. Санал асуулганд 349 хүн оролцсон байна. Сайн байна. За, хин хамгийн сайн коуч болох вэ? Аад нь Анжгаа дээр 82 хүн буюу 33% байна. За, гэрлээ дээр таны санал, миний санал, ангаргийн санал 3 санал нэмэгдээд 203 хүний санал буюу 40% байна. За, ангараг дээр 16 хүн буюу 6%, мега дээр 50, мега дээр сая санал өгсөн. Өөртөө өгсөндөө 53 хүн буюу 21%. За, ингээд миний төлөө саналаа өгсөн 203 хүндээ баярлаа. Баярлаа. 33 өдөр чи өөрийнхөө авах хэвээр саналаас даруй 8% санал. Чи бүр хуваараа бүр жигдчихлээ шүү дээ. Тийм байна. Чамаг авч хилцэг сонсож шалгана. Би мега бидний нөгөө маргааныг ард түмэн шийдээд өгчлөө. Тэглээ. Ард түмэн шийдээд өгчлөө. За, энд одоо ингээд эхнээсээ бас манайхан асуулт асууж орж ирсэн байна. Хосын коуч Анжаагаас асуулт байна. За асуу, миний хүү асуу. Даач нэвтрүүлгийн цаг дуусчлаа. Хувь чадвар нь холбогдно. Дараач тэгсэн шүү дээ хамгийн энэ. Энэ кович гэж юу вэ? За, коуч нартайгаа ингээд хувь чадвар нь холбогдож болно манайхаа. За балаараа дагараа би юм. Эхлээд цагаа авахаас өмнө Өөрсдөө 50% шилжүүлнэ. За, энэ хүрээд 2025 оны 4-р сарын 8-ны Мегмар гарагийн яна нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Wash Ингэн Саван, за мөн төхөөрөм шинжилгээ хаянаараа дидэрш хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3.